Сайн мэцхан үзэгчдээ Үүлэн дунд подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор ютубер, контент бүтээгч Мөнх Эрдэнэ буюу Мөнхлөө үргэлж ирсэн байна. За. Урилга хүлээж авч ирсэн баярлалаа. За өгсөн баярлалаа. За сонь сайхан юу вэ нэ ойрт? Юу гэдэг? Ойрт ажиллаа хийж байгаа, бичлэгээ хийж байгаа. Ер нь тийм сонирн байна та. YouTube-ээ хөгжүүлээд нэлээд удаж байгаа шүү дээ. Одоо хэдэн дагагчтай болов? Өнөөдөр чинь 3 сарын 18 шүү дээ. Тийм. 3 сарын 17-нд нээжсэн аахгүй юу? За хэдэн? Яг өчтөр 6 жил болсон гэсэн үг. За баяр. За баяр. Өнөөдөр цэргийн баяр өндөр. За баяр. Цэрэгт явсан уу? Явсан. Тийм. Бодлоо. За. Хүлээ авалтан тэгээд буцаагаад 440 мянган сабскрайбтай 6 жилийн дотор. Тэр чинь эхлээд эхний 1-2 жил, ер нь эхний 3 жил бол төрөл юм ийсэн. Тэр чинь сурж байхдаа янз янз юм ийсэн. Дараа нь сүүлийн 3 жил ер нь нэг юм бариад хийдин та. Яг хамгийн анх яаж эхэлж байсан? Хамгийн анх тэгэл за одоо ер нь угаасаа л бичлэг хийх сонирхолтой байдаг гэсэн аахгүй юу? Бүр багасаа. Тийм. Тэрийг нь харин юу триггер хийсэн бэ гэхээр тухайн үед би найзтайгаа нэг хоолны газар нээж эхэлчихсэн. За. Тэгээд тэр хоолны газараа өөрөө амар промотинг өөрөө маркетинг хийнэ гэж бодохгүй юу? Тэгэл яг тэрэн дээр дөрвөл за одооноос угаасаа л YouTube channel нэ гэсэн юм чинь одоо нэ гэж бодвол 19 онд 3 сарын 17-нд нэгэл эхэлсэн дээ. Тэгээ эхний хэдэн бичлэгүүд нь reaction тань мэдхүү би солонгос хэл заадаг гэсэн. Тэгтээ солонгос хэлийг нөгөө драмагаар киногоор заадаг гэсэн. Драма дээр хэллэг мэлэг байгаа шүү дээ. Найз дорн ярьж байгаа. Тэгэл тэрийг одоо энэ ингэж хэллээ, тэгж хэллээ, ийм үг орлоо, тийм дүрм орлоо гэж солонгос хэл заагаал. Явдаг байлаа да. Одоо зэрэг бичлэгнүүд нь давхад дандаа recap болчихно уу? Тийм. Одоо дээр үеийн бичлэгнүүдээс ер нь 80-90% нь бол private дээр байгаа. Байхын тэгэл цөөхөн л байгаа. Яа private болгоц. Юу? Их хийсэн юм хараа сарын дараа харахад л 3 сарын дараа ч юм харахад амар эдит муу гэж дэч гэдэг юм уу? Голоо зүйлэг. Аудио ямар чанаргүй байсан юм бэ гэдэг юм уу тийм. Тэгэл үлдээчдэг. Private болох штэ. Гэтэ мэдээж хийсэн бичлэгүүдээ устгахгүй ягаад гэвэл хийсэндээ амар баярлдаг л да. Тухайн үед чинь влог айгүй хийдэг байсан. Гадны найзууд заа. Тэнгүү тэр мөрийг одоо хараад амар гоё юм чи. Документ болгоод үлдээсэн тийм. Анх эхэлж байхдаа найз хүнтэй л үү? Бүлүү. Нэг охинтой хамт бичлэг хийж байгаагүй лүү? Влого. Тэр чинь тэгэл юм найзууд лахгүй их сүрлээ. За тийм байна. Гадаад найзуудтайгаа хуушур буус мөзөдөл тэнгүүтээ Монгол дуу муу мьюзик видео дээр үзүүлээл. Сонирхолтой хийдэг л байсан. Тэгсэн чинь явж байгаа дараа нь юу лээ? Би нэг медиа компани ажилладаг гэсэн аахгүй юу? Тэр газрын захирал чи ер нь нэг хүнд юм ярьж өгдөг контент хийвэл уг амар гоё доо чамд зөхөр мөхнө гэмүүд нь ер нь тэгж тиймэрхүү юмуд их хэрдэг байсан. Хүмүүсээс цуг ажилтдаг хүмүүсээс. Тэгэл туршаад үзсэн чинь тэр нь гайгүй боож бүтээл. Тэгэл өөрийнхөө сонирхолтойгоо нийцүүлээл уусаа кино үздэг гэсэн болохоор. Тэгэл уусаа бичлэгийн ч гэсэн үздэг байсан солонгос movie recap бичлэгүүд. Тэгсэн чинь ер нь нэг удаа хийгээ үзчихье гэж бодвол хийгээ үзсэн чинь болж ин гэж бодвол горсон доо. Тэгэл чи хоолой чи яг ингээд амар хоногшсон хоолой юм байна. Яг ингээд амьдар хажуунаас ингээд яриад хахаар юу лээ гэж боддог байдаг. 10 жилийн хаанд төгсөн бэ? 18 гадаад хэлний сургалттай. Хотынх уу? Тий 19 дэх. Хотынх. За. Солонгос руу ер нь хизээ явж ирсэн. 10 юу лээ? 15 онд. 10 жилээ төгсөөлөө. Тий. Үгүй. Их сургуульд 1-2 жил сурчаад тэгчээд за би ер нь л гадагшаа явах юм байна гэж бодлоо. Явсан та. Солонгос байж л таарчтай. Тэгвэл хоёлаа одоо гоё юу юм бэ штий. Нэг анх солонгос руу явах гээд Монголд хэлний бэлтгэл хийсэн үү? Ер нь яг солонгост очиод их сургууль сурах хүртлээ яаж солонгос хэлийг анханаас яг сурж исэн солонгос руу явахдаа ер нь ийм байсан юм билээ. Одоо гэхдээ цаг үе өөр болсон л байна л та. Гэхдээ яг 10 жилээ төгсөөд ингэж яхад юу бэлтгэх шаардлагатай яаж эхэлж исэн гэдгээс ярих уу? За юу лээ. Тухайд угаасаа амар судалж байгаа л явж байгаа шүү дээ. Гэхдээ одоо яг сайн санахгүй байна. За. Тэгээд эндээс бол хэл мэлээ сурж бол яваагүй. За. Цэвэр очиод үсгнээсээ эхлээ сурсан. Гэхдээ тэр явдаг процесс нь бол одоо адилхан байгаа хөө. Өөрөөрөө ч явсан тэр зуршлаг байгууллаар ч явсан тэр
Ер нь хаана өөрчлөгдсөн байхгүй. Шалгалт өгнөстэй тий. Хэлний бэлтгэлд очиж байгаа юм чинь тийм шалгалт байхгүй шүү дээ. Зүгээр л хэлний бэлтгэлдээ бүртгүүлээл. Очоод хилээс сурчаад их сургуульд орохдоо шалгалт өгнө. Их сургуулийн шалгалт жишээ нөгөө хэлнийхээ оноо моноо авах. Их сургуульд Монголд сурч үзсэн гэсэн шүү дээ. Аль сургуульд сурсан юм? МХУ сурч ирсэн. МХУ чи үлээ. МХУ. Олон улсын сургууль. Тэгээд Монгол их сургууль сураад тэгээ гадагшаа явахт нь одоо нөлөөлсөн зүйл нь яагаад ирнэ? За Монгол сурахгүйгээр гадагшаа явъя гэж бодож байсан. Тэгэхэд нөө яасан юм аа? МХУ ч нугасаа нөгөө Солонгост айгаа ойрхон сургууль шүү дээ. Тэгээ Солонгост төрж өссөн хүмүүсээс юу нэг сонсдог байсан байхгүй юу? Солонгост ингээд бие даах боломжтой юу гэдэг ингээд гоё одоо өөрийгөө нээж илрүүлэх ормоор ингээд амар сонсож байгаа шүү дээ. Тэгээд бас яг тухайн үед нөгөө юу ээж аваас нэг амар хамааралтай байхыг хүсэхгүйсэн байхгүй юу? Ер нь л ээж аав дарамт болохгүй юмараас байхгүй юу? Тэгэд аль болох дарамт болохгүй өөрийгөө даачдаг болмоор байдаг. Тэгэл за миний эхний нэг 6 сарын төлбөрийг л төлөөд хүүгээ явуулаад хүн тэрнээс хойш өөрийгөө болгох юм болгоё гэл. Тэгээ Солонгос руу явсан байхгүй. Тинчний очиж сураад сурхагаа хажуугаар төлбөр би өөрөө олчноо зүгээр юм үүрээ гэл. Тэгсэн чинь яг тийм л орон байсан. Яг өөрөө хичээвэл. Дэжгүй хийсэн нэрэн Солонгост. Хэцүү л байсан л да. Тэгтээ тэгээд учир нь бол ганцаараа анх очиход тий таньдаг хүн бүр огт байхгүй. Тэр нэг сөүл мөглөрүү чи уусаа бүр таг хөдөө байсан. Таг хөдөө авчингууд бас яг санс боцноос л өөр л юм байлаа л дээ. Нэг хүмүүсээс сонсон моосноос тий. Тэгтээ гайгүй. Учир нь тэгээд ойлгоол явсан. Хэцүү юмуд яг бай. Их байсан. Хэр удсан Солонгост? 7 жил болсон. Тэгээ 7 жилийн турш ганцаараа тэнцээ байсан гэхэр чинь. Тэгэл найзуудтай болоод. Тэгээ болтлоо бас хэл сэтгэлийн төвчээр гаргасан юм байна да. Солонгосын эхний нэг жил бол надад амар хэцүүсэн. Учраа олохгүй хүн дээр жоохон дээрлэлт боолн тэнцэж чаа. Тэгээ жоохон хөдөө байсныг хэлэх үү. Тэнгүүд дээрээс нь хил усгүй байдаг. Тэгснэ би ч нөгөө амар том дуураад намайг хил давуулаад би тэндээс хойшоо өөрөө учраа ол юм бол гэсэн чинь учраа олж чадахгүй. Тэгэл учраа яаж олох уу гэл бүр аргас үгчлээл. Хилгүүн бүртлээ ажил хийж явах чинь айгүй хэцүү. Тэгээ туслаад өгөн байхгүй. Тэгтээ яах вэ? Тэг болчихж байгаа юм л та. Нэг хайгаа явж итэл. Тэгэл төлбөр олж ивтекэн олддог болоод хичээл сураал. Хил мэлээ үзэл. Хил мэлийг бол айгүй хичээнгүү сурсан. Тийм дугаар аргагүй л тийм. Буцаа авчвал өнгө олох гээд байгаа шүү дээ. Ээж аав яжууд эмээ өвөө мөв. Тэгэл зүтгэсэн тий. Тэгтээ гол нь тэр хичээл хийж байгаа процесс нь гоё юусэн. Бие дааж одоо сурж энэ гэж байгаа процесс нь айгүй гоё юусэн хэцүүж гисэн. Яг ганцаардах нь л хэцээсэн. Ганцаардахгүй шүү дээ. Эхний жилдээ яг нөгөө таньдаг хүн байхгүй. Эхний жилдээ зүгээр уучраа олохгүй байх нь л хэцүү. Тэнгүүд тэнцээ чинь жоохон дэрлэлт маягийн болоод байгаа. Маягийн гэдэг нь тэнцээдэг харын ажиллаж гэдэг юм. Монгол хүмүүс үгүй Монгол хүмүүс нь тэгдэггүй тийм. Энэ тэг шинэ Монгол сурагч ирсэн юм байна. Гэхдээ ер нь сонсохны бүх улсад л тэгдэг юм шиг үл хятад метод. Бүр яг тэгэж жигнэсээ одоо дээрлэхүүлээд тохиолдлоор яг ямар төрлийн дээрлэл гэсэн үг юм. Шүн унтж хахад гэр нэрт орж ирж мөрөл. Тэснэ одоо дэлгүүрч дээр 5 минут үг юм гэж бодлоо. Би одоо ийм юм болж гин үү? Болохгүй хаа тийм. Үгүй иймэрхүү юмнуудаа ярих хэрэгтэй байхгүй да. Яг жигнэсээ нэг Солонгост очоод яг тийм бодит дээрлэлтэй юм байдаг гэдгийг. Тэгээ тэрнийтэй яаж сөүлд бол тийм байхгүй байх. Хөдөөгөр л байх. Сөүлд чинь тэгээд тухайд бас жоохон тэнэглэсэн болоо да. Тэгэж бас яаж тэг. Гэхдээ тэрнийх удаан хүрчлээгүй. Нэг 6 сар марлаа үргэлжлүүлсэн. Яагаад гэвэл тухайн үед чинь амар хичээгүй амьддаг байсан. Хичээлийг бол ерөөсөө би бүрээ сандын бараг унтдаггүй шах байсан. Нэг бол шөнөөр ажиллая, нэг бол өдрөөр нь хичээлээ. Тэгэл хаагурамч унтаад байгаа. Бараг ажил руугаа явж автобусанд дундуур нь унтаад байгаа юм уу. Тэгээд нэг хэсэг явчихгууд чинь нөгөө дэрлэхэдсэн хүмүүс чинь тэгээд нэг хэдэн сарын дараа хөрлийн зөвшөөрчт юм бэлээ. За эднийг оролдож болохгүй юм байна уу? Нэг оролдох дими хүмүүс байх шиг байна гэдэг. Би ч бас ганц хоёр найз мэстэй юм чинь. Тэгэл хичээлээ ч сайн хийгээл ажиллаач чингүү гээл нөгөө их сургуультай орох оноогоо аваад их сургуультай тэнцэл сөүл рүү явбал тэгэл амьдрал үргэлжилсэн дээ. Хилний бэлтгэлээ л ер нь хөдөө байсан юм. Хилний бэлтгэлээ хөдөө. Nice. Сөүл рүү яваад Коре их сургуульд ороод бизнесийн удирдлагаар сурсан да. Сөүл л өстой байсан. Сөүл үү?
Тэ? Гоё талж байгаа, муухай талж байгаа. Тэгэл яг үгүй. Угсаа амар хүчтэйсэн сургуульд орсон болохоор гоё. Тэнгүүтээ яраа. Угсаа л сурна гэд бодоод ирсэн байсан болохоор гадаад найзууд айгүй олон орны найзуудтай болсон болол тэгээ авах айгүй гоё гончаа. Тэнгүүтээ тэр хичээл мэрчэл хийгээд хоорондоо юу гэдэг имэтмэм хийгээд стати групп дуулан болоо явахсан. Сонирхолтой. Яг л тийм юм өсөжсэн. Тэнгүүт гадаад оюутнуудаараа өдрийн ингээд хоногийн амралт дээр явдаг шүү дээ. Тэгэл тоглоом архины тоглоом гэл апат гэл. Гойс. Шоунд л гоё юм шүү дээ ер нь л гэдэг. Үгүй шоунд тусдаа шүү дээ тэрнээс. Би бол сургуультай холбоотой үйл ажиллагаа яриад байгаа шүү. Тийм үү. Бас тусдаа шүү. Сургуулийн үйл ажиллагаанууд шүү дээ. Тэр фестивал болон бизнесийн сургуулаараа адилхан нэг курсээр ингээд хоногоор амралт явах юм байна чинь. Тэр чинь сургуулаас нь зохион байгуулж байгаа юм байхгүй. Гоё юм байна тэгвэл. Тийм. Бараг уусан сөөжүүгээр ингээд байшин. Өө зөө. Тэгэхээр сайн уудаг болоод ирсэн байх нэ. Хизээ ирсэн юм Монгол ер нь? 21 оны 100. Сургуулаа төгсөөл. Үгүй тэр чи ковидтэй байсан үе. Карантин болоод гэр орноос гарч тахаа болоод 1 жил 2 жил болсон доо. Тийм. Юу лээ. Тийм. Тэгээд тэгчэл ирсэн шүү дээ. Тэр нь юу тусгай нислэг мэслэгээр ирсэн шүү дээ. Тэгээ төгссөн үстэй. Тусгай нислэг чинь юу лээ? Юу бөө юм болж ирсэн дээ. Нөгөө энэ чи ирээд бас нөгөө буудлын карантинлэгдэж мэрдэлэгдэж шүү дээ. Тэр надад бол амар гоё л байсан. Ямар сони юм бэ? Гэрээс гарахгүй. Тэснэ Монголд ирснээр 7 хоног карантинлэгдэхэд надад бол мөхөр гоё байсан. Wi-Fi-т үзэх юмтай. Тэгэл усанд ороод гарч иж кино үзээл. Юуны орд юм бэ? Арслан. Арслангийн орд юм биш тийм амар ганцаараа байх туртай гэж юу? Арслангийн орд нь тийм шүү дээ. Арслангийн ордныхон чи ер нь юу гэдэг шүү дээ. Нөгөө нийтийн юмд амар тийм сайн. Тэгээд хүмүүсийн дунд тийм гоё лидер нь байх туртай хүмүүс идэг шүү дээ. Олон хүний нүдэнд өртөж. Янз зөх үү? Тийм ээ. Тэгтээ бас нэр янз л юм байна. Яг нөгөө нэг боддороо бас ингэдэггүй ч гэсэн угсаал одоо ингээд YouTube болсон. Угсаал олон хүнд ингээд харагдал байж байгаа гэдэг талаас тийм юм байна. Айлын хитдэг хүүхдүүн. Айлын том. Дараа 2 төцөө. Зүг. Нэг нь одоо яг Солонгос зурж байгаа. Яг миний араас явж байгаа. Нөгөөд нь болохоор 10 цай охин байгаа. Аюул. Монголд 10 жил хэрэгсэн бэ? Нэг сандгүй шүү дээ. Зүгээр л байсан. Чинь ямар талаасаа? Одоо ерөнхийдөө бол одоо нөгөө хоёулын ярьдаг одоо миний асуудаг асуултнуудын сэдв ерөнхийдөө 10 жилийн одоо асуудлууд шүү дээ. Шилжилтийн насны асуудлууд тий. Тэгэл амьдралд ингээд үе шатууд агчаах хооронд ямар нэгэн асуудлуудыг талаар яг яаж шийдвэрлсэн болгоно гэдэг юм тодорхой хэсгээс нь ийм амьдралынхаа үе шатуудаас юм хэсэг болгоод ярих нь байдаг байхгүй миний асуултнуудын яг гол онцлог нь. Тэгээд ер нь тэр талаасаа гэсэн үг 10 жилийн амьдрал ерөнхийдөө ямар хуу болж өнгөрсөн. Тухайд нөгөө хичээлдээ хитрхи санаа зовдөг байсан. Тийм. Одоо бодохны зүгээр л жоохон юу дэмил өөрийгөө зоодог байж гэж бодод байгаа. Хичээл энэ хичээл ингээд жоохон ингээд муудаад байна сайдаад байна юу гэдэг. Зүгээр шалгалт малгалтай өртөөд байна. Амар стресстэй л байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр л хийж чадаал явж байвал тэгэл болох л байсан зүйл дээр хитрхи стресстэй байдаг юм шиг санагдаад байгаа. Одоо ингээд хичээлээ хийх ёстой, хичээлдээ санаа зовдөг одоо бас нэг юм байна шүү дээ. Огт хичээлдээ санаа зовдгүй хүмүүс ч гэсэн бас байдаг шүү дээ. Тэнгүүд яг анх ингээ хичээлдээ дуртай хичээлээ хийх ёстой шүү гэдэг нэг юм үзэл бодол их хүн. Нэг тийм ухамсарыг аав ээжээс суулгасан гэж үздэг. Үсгүй бол ер нь яагаад нэг тийм хичээл гэж боддог хүүхэд болов? Тийм аав ээж гэр бүлээс л ах өвөө эмээ юу те ах ишнэр. За миний дүү миний хөө хичээлээ сайн хэрэглэж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм сонсоор нөгөө даалт ухамсартанд сууцсан. За ямар ч юм муу болж ирсэн эхлээд хичээлээ сайн хийх хэрэгтэй. Яг би ингэж яриад байгаа мөртлөө амир хичээлдээ сайн байсан гэсэн үг биш шүү. Онц мон сурдаг гэсэн үг биш шүү. Дундаж сайн л сурдаг гэсэн. Тэгэл за ямар ч ихний ээлжинд хичээлээ сайн хийх хэрэгтэй мостой байл. Тэрнээс л жоохон дарамт аваад байсан ч юм уу. Одоо бодохны тэгэл зүгээр л болоод сураал дууссан дараа нэг сургуульд орсон гэж бодоход нэг амар юм байхгүй болсон баг. Тэр үед тэгээд нэг өөр асуудал цаадах юм байхгүйсэн дөө. Амар нийгмийн идэвхтэй хөгтлөөсөн да. Хайрын тал дээр. Хайр уу? Аха. Тийм үерхэж мөргөл. 10 жил дээр нэг удаа өргөжсөн. Анхны хайр. Тийм. За гоё. Анхны хайр ямар вэ та? Анхны хайр амар гоё л байсан. Ямар их гоё юм тийм бэ гэдэг. Анхны хайр гэхээр нөгөө хүмүүс юу яадаг штэ амар содон шууд ингээ түүх орж ирдэг штэ.
Хэдвэр ангид үерхэж ирсэн? 11 дөрөвд. А нилийн том болсон байсан биш тий. Тийм. Би 11 дөрөв надаас 2 дүү байсан. Ой. За. Харахад 2 дүү гэдэг чинь бас нэлээд насны зөрүүтэй шүү дээ. Тий. Айгуу гоё тийм гинэн байсан нэг л санаж байна. Хэр удаа үерхсэн? Жил гарна. Аха. Тэгэл их сургуультайг орохын алдаад л болсон баха. Шархалсан уу? Гэт үлээл их. Гайгүй. Асуудалтай салаагүй юм уу? За ер нь ингээд нэлээд тэр чи одоо 10 жилийн хүүхдүүд жил гараа үргэлжлэе гэдэг чинь бас тухайн удаа удаан штэ. Тийм. Окей, ер нь ингээд болсон юм байна. Хоёлаас тарахгүй юм байгаа те. Окей, ингээд ер нь болох цаг нь болчихжээ гэж салсан болохоор гайгүй. Тэрнээс хойш хайр дурлалын амьдрал шууд амар өсөрж ийн үү? Тэрнээс хойш Солонгос руу явчихж байгаа штэ. За. За Солонгост бол ингээд хүний урамд бол юу ч байгаагүй заяа. Яагаад? Мэдхгүй. Гадаад найзууд байсан байж юу? Тийм тэр чинь тэгэд үерхэл болцсон юм тийм болохгүй юм чи. Ямар сонир. Үгүй тэг болохлоо гэж угаасаа бодохгүй л байхгүй юу. За. Сонирхол нь буурсан. Амьдралынхаа 7 жилийг тэнцээ ингээ өнгөрүүлчлээ. Тийм. Огт найз охин дуулахгүйгээр. Тийм. Нэр ингэсэн юм. Нэр ингэсэн. За. Тэнгүүтээ Монгол руу ирэхийнхээ алдаад ирэх нэлийн төгчөөд нэг хүнтэй танилцаад. Аа. Тэгэл ахаад нэг үерхсэн те. Тэр үерхэлдэгтэй гоё байсан. Кино шиг л байсан. Одоо байгаа мó? Байхгүй л те. Өө. Саяхан юм шүү тэгэхээр чинь. Үгүй дуусаад бас хөрхөө удчихна. За. Гоё тэгээд юу байхгүй юу? Токсик моксик байхгүй юу? Тэр миний сая сүүлийнх нь ярьсан токсик байсан. За. Яаж ийн? Яа, мэдхгүй. Тэгээ хоёр хүн ингээд амар болохгүй хичээгээд байгаа шүү дээ. За. Тэгснэл болохгүй юм чинь л ер нь токсик гэдэг юм байна. Чус. Жишээ нь юун дээр? Би нэг ойлгохгүй. Аа. Тэгээд мэдхгүй. Хүндлэл мөндлөл ингээд ханаач байгаа мэдхгүй. Сүүл рүү жоохон байхгүй болоод алга болоод ойлгохгүй дээрээс л болдог гэсэн баг л та. Ойлголцохгүй дээр коммуникац муу. Тэгээд нас нь гайгүй болцсон гэж бодсон ч гэсэн бас яг нийгмийн амьдрал тэгтлээд үзээгүй байснаас болсон байх би нэг ойлгохгүй. Тэгэл тэр нь багаар токсик бодлол явсаар гал байсан да. Нөгөө кино шиг үерхлэн. Ойлгохгүй гэдэг чинь гэтвсийг юун дээр ойлгохгүй байх гэдэг юм шүү. Бүр огт ойлгохгүй байх гэсэн үг бол биш үстэй. Зүгээр одоо юу хүсэж байгааг юм чим юун дээр уурлаад байгааг юм тийм яг юу хэлэх гээд байгааг юм. Би ч нийгмийн амьдралд гарсан ажил төрөл хийгээд явж байгаа. Аа. Манай хүн нийгмийн амьдралд арай гараагүй насаараа сурцсан магистр явцсан. Тийм болохоор ингээд нэг ойлгохгүй байсан юм аа. Нэрийн ярихаар жоохон болохгүй юм шиг. Та өөрийгөө амар сайн залуу гэж боддог юм. Алтан дундаж. Алтан дундаж. Одоо муу залуу, сайн залуу гэдэг нэг юм ойлголттой байгаа шүү дээ. Тэнгүүд одоо таны хувьд муу залуу гэж ямар хүн үнийг хэлэх вэ? Заавч за. За би бол хизээч зориудаа муу юм бол хийхгүй. Аа. Үнэхээр өөрийнхөө хинэггүйгээсээ болоод юм хийчихийг бол үүсэхгүй. Санаандгүй мэдхгүйгээсээ. Тэгэхээр зориуд бол хизээч муу юм хийхгүй. Тэгэхээр муу залуу гэвэл одоо зориудаар л муу юм хийтгэл. Багтаа. Угаасаа энэ хүн нөгөө хүний чинь гомдоон ч гэдэг юм уу юу гэдэг. Зовоон тийм эцрээжж муу юм хийж байгаа болох юм уу залуу. Гэж бодож байна. Тэг өөр зөндөөл юм болох л та. Яг одооных өөр юм бодогддгүй. Тийм гэтээ гоё тайлбар байна. Бас тэгж ойлгож болох юм байна. Ер нь тэгэл амархан тэгэл ойлгочих юм шүү тий. Зориудаар тийм юм санаатай албаар биш. Мэдж байгаа хэрний. За сайн залуу гэвэл сайн залуу муу залуу гэж сайн хийдэг муу юм хийдэг л гэж байгаа юм шүү дээ. Тэгэл яг сайн хийдэг сайн байх гэж хичээдэг. Гэдгийг л сайн залуу. Тэгсэн чи юу ярих вэ зах? 10 жил ярьсан тий. 10 жил ярьсан. 10 жилийн үеийн одоо дээрлэхэлтийн талаар ерөнхийдөө яа. 10 жилийн дөө. Тийм. 10 жилийн дээрлэхэлт дөө. Амар нормал зүйл байсан шүү дээ. Одоо бол нэг нормал биш баг. Тухайн ч зүгээр л байдгал байсан зүйл. Байдгал байсан зүйлээ. Тухайн дээрлэхэлт чинь тэгэл зүгээр л ил хөл байсан шүү дээ. Сургуулаас гарлаа нэг хүн булангаас дуудлаа. Аха. Яаж хүлээж авдаг гэсэн тэрийг тэгээд байх л ёстой зүйл шиггүй. Тэр яг нөгөө ах нарын үед байсан зүйл болохоор бидний үед гэсэн байх л ёстой зүйл гэж боддог байсан болохоор хүнд мөн дээр авдаг байсан л та. Тэр чинь зөвхөн 10 жилдээ ч биш гэртээ ойрхон ч гэсэн байгаа шүү дээ. Байр марин дээр яриад. Дэлгүүр орлоо замд нэг хүн дуудлаа. Одоо юу гэж боддог юм тэгвэл? Одоо юу? Тийм одоо үеийн дэлгээлтүүдийг. Одоо тэгээд ер нь одоо харин сайн мэдэхгүй байна. Одоо ер нь байхгүй болж байгаа бах тий. Зүйл байсаар л байгаа болов. Үгүй одоо нөгөө нэг бүр юу болцсон юм бэ л шүү дээ. Нөгөө нэг
нэгнийгаа бүр ингээд амиа оролцол ингэж мэддэг болсон. Тэгээ нэг зураг бичлэгийг ингэж тараах, дэрлэж байгаа ингээд ингэж бүр хүндэрж байгаа гэсэн үг. Сошиал руу яг үндэ бүр илүү хүнд болчихчих тийм. Хэцүү юм. Тэр одоо таны одоо ерөнхийдөө үзэж байгаа хүмүүсээ шүү дээ. Насны ангиллал нь ямар байдаг вэ? Насны ангиллал нь айгүй баланстай байдаг. Тэнгүүд одоо нөгөө нэг YouTube-ийн коммент дээр ирж байгаа хүүхдүүдийн асуулт ер нь одоо тэр хүүхдүүдтэй ингээ харилцах хэр идэг вэ? Ер нь бичдэг. Ер нь интеракт жоох муутай. Нэг их бол харилцдаг. Тэгвэл одоо ингээ харилцаа гэж боддог тийм үеийн дээрлэгэл тийм шүү энэ байж болохгүй гэдэг талаас жоох инфлюенс хийх маягаар яг тэр тал руу хандаад. Мэдээж тэхийг л бодно л доо. Тэхих уучраа болохгүй л байгаа. Яг яаж интеракт хийх юм мэдэхгүй. Тэгэл Facebook эдрээрээ интеракт хийх гэж үзэж идэв шүү. Мэдээж л арай эерэг юм хүрэх гэж уг нь үзэн л тээ. Ялангуяа тэгэл тиймэрхүү дэрлэлт тийм сүрмэлэн болоо юу гэдэг тийм. Солонгосын 10 жилийн сургуулиудад амар их дэрлэлт бүр хурцтмал байт юм шиг байна тий. Харин тэгс сонсдоо шүү. Яг бод кейсүүдийн сонсож байгаагүй. Яг 10 жилийн төгссөн хүмүүстэй нэг юм ярьж үзэж байгаагүй. Зүгээр л цурхал мөрхлөөр л кино мэнээс л. Гэтэ Солонгост сурахад нөгөө нэг яг Солонгостой их сургуулийн шалгалт өгөөд манайхаар бол яэш өгөөд их сургуульд орно гэдэг чинь тэр хүүхдүүдийн хувьд амар том зүйл шүү дээ. Тэгвэл гадаад оюутнууд болохоор баг хэлний оноогоор л ороод ирдэг. Тийм болохоор бас Солонгост хүүхдүүдийн хүмүүжил бас арай өөр байдаг бах тий. Тийм баха. Тэд нар чинь бүр яэш өгөх гээд бүр яг нэг тэд нар чинь яг үндэ бүр их сургуульд орж ирээд амарч байгаа хүмүүс шүү дээ. 10 жилдээ бүр амар зовцсон. Тэгсэн их сургуульд орж ирээд баг ингээд гавийн хамралтанд гарч байгаа юм шиг. Нэг тиймэрхүү юм бай харагдаад байдیں۔ Яг тэгэл мэдээж 3-4 дэх курсээсээ буцаа адилхан зовоол эхэлдэг л ахaltaа. Шал өөр. Солонгос 10 жилд төгсөөд орж ирж байгаа хүн болон зүгээр хэлний оноогоор очиж идэм үү? Хэлний шалгалтаар орж ирж байгаа хүмүүс өөр байдаг. Тэгэл ер нь хоёр багтчихдаг шүү дээ. Яг найзлж байхдаа ч тэр солонгосчууд нэлээд бүрэгдүү. Тэгэл ямар нэгэн прожект төр цуг томилогдчихгүй л би битэйгээ юм яриад байх юм гарахгүй юм жаа. Дотн сахаар байхгүй. Тэгэл хідэн гадны хүүхдүүдэрээ оюутнуудаараа нийлээл нэстуулаад уг нь оюутны амьдралыг амар энжой хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яг солонгос оюутнуудтай бол нэг тийм найзлахгүй. Найз болсон нь нэг баруун төгсч мөсцсөн ч юм уу тиймэрхүү солонгосчуудтайгаа л найзлах болно. Одоо солонгос сургуульд ингээд их сургуулийн ингээд төгссөн байгаа шүү дээ. Тийм мэдээч нөгөө нэг их сургуулийн хугацаанд өчнөө олон бодол ингээд төрдөг шүү дээ. Яг нэгдүгээр курстэй жоохон интэл дээр ийм байсан бол анх орж ирэхдээ яг интэл дээр анхаарсан бол ингэдэг ээжтэй гэж бодож исэн зүйлс мэдээж байгаа бах тий. Одоо тэгээд яг солонгос сургуульд ингээд сурах гад тэнцсэн ч юм уу ер нь сурыг гэж бодож байгаа хүүхдүүд хэрэг үзэж байгаа юм бол за яг ийм зүйл дээр анхаараарай анханасаа гэж хэлэх зүйл байна уу? Тэр чи одоо нөгөө хэлний бэлтгэлд явах тэрнээс бүр өмнө ингээд явахыг хүсэх гэдэл амар ингээд урт хугацааны юм болж байгаа шүү дээ. 2-3 жилийн юм. Тэгэд эцэст нь их сургуульд орчхоор ингээд нэг тийм аймаг сэтгэл амарчдаг. Тэнгүүт амарчингууд ингээд жоохон их зүйтэй enjoy хий гэж хүсдэг. Гэхдээ яг тухайн үед санаж явж явах хэвээр нэг гол юм нь юу вэ гэхээр яг хийх юм аастаа хийх л хэрэгтэй. Юу ч дугуулan ч гэдэг юм уу ямар нэгэн гадны найзууд өчөө enjoy хийж болох төрөл бүр юм байгаа шүү дээ. Тэднээс хамгийн чухал зүйл нь эхлээд нөгөө анхны нөгөө жанжин шугмаа санаарай. Хийх ёстой юмаа хийх цагт нь хийж байгаарай. Дараа нь өөрийгөө хэцүү байдалд оруулахгүй. Тэгсэн тохиолдолд тэр хүмүүстэй найзлнууд дугууланд орно уу юу гэдэг хийж болох бус юм дандаа хоёр ч юу гэж хэлмээр байна. Би ч гэсэн тухайд байсан бол өөртөө. Солонгосчууд мэдээж ингэж сургахын хажуугаар ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд хичээл ажил хоёроо яаж зохицуулж гисэн бэ? Амар юу махчилж зохицуулдаг байсан. Одоо тухайн дараа би сурч байхад ингээд тэтгэлэгтэй ирсэн хүмүүс зөндөө байдаг гэсэн аахгүй юу? Хүн ингээд мэдээлэлээс ч юм уу боломжоос мэдээлэл дутуу байх гэдэг амар нэг том асуудал байна. Мэдээлэлд ер нь яаж хийж байгаа л ойрхон байх хэрэгтэй. Тэр нь бол амар том боломжийг нээж өгч байгаа. Би мэдээлэлээс амар холсон аахгүй юу? Тийм болохоор л өгөн тэтгэлэг авахар л байсан дүм мөнгөөрээ. Тэнгүүд мэдээлэлээс хол байсан. Тэгээд анханасаа нөгөө байгаа мэдээлэлээр за цагийн ажил хийж байгаа төлбөр болчих бол тийм ээ гэсэн бодолтой явснаас болоод тэгэл хичээл хийгээд хажуугаар нь ажил хийгээд амар хэцүүлэгдэг байсан. Ядраа. Тийм энэ чинь өдөр нь хичээл хийж байгаа. Тэнгүүд хичээл нь ч тийм их бага хичээл биш үү? Амар хичээл хийж байгаа. Тэнгүүдээ оройн part time ажил хийхэр болчихсон гэж чинь хизээд нь унтах юм. Тэнгүүд хизээд нь унтах юм гэхээр тэр чинь хичээл мичээлийн завхарлагын дундуур баг ярил зарим хичээл дээр унтах болчихж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээлэл сайтай эмхнүүдийг сайн тооцоолж авах хэрэгтэй. Аль болох уг нь мэдээлэл сайтай хамбал тэтгэлэг авах боломж гадаад оюутнуудад гайг байдаг гэсэн үг.
Иргэн тойронд ер нь ингээд мэдээлэлтэй хүмүүс ер нь айгүй тэтгэлэг авсан хүмүүс их байдаг байсан. Тэгээд бодоод ингээд үзэхээр уг нь би ч гэсэн адилхан тэтгэлэг авбал авахараас юм байна гэдэг мэдээд байгаа байхгүй. Тэнгүүд тэтгэлэхгүй ажил хийгээд байгаа. Зөндөө бол ажил хийж үзсэн үү? Бор хийж үзээгүй ажил байхгүй хүн шаашаа. Ер нь амар их ажил хийж үзсэн. Тэнгүүд яг тэгвэл яг оюутны хувьд хийхэд хамгийн гайгүй хамгийн цалин сайтай ажил нь юу байсан бэ? Хичээлээ гэж бодлоо. Тэгэхээр цагаан амт гээд аль болох хүнд ажил хийждэг байсан. Тэгээд өндөр цалинтай нь бодоод. Аха. Тэгэхээр нэг амар хэрэгтэй хөтлөө. Эко ажил бол хийхгүй. Дандаа хүнд ажил хийлнэ. Тэгээд ер нь төлбөр мөнгө имэзэмээ татвар төрөөс үүдээ болгочдөг юм бол боломжийн ажлыг явж ивэл болох л. Би тэгтээ дандаа хэцүү ажлууд нь л явж байсан. Одоо нүүн солонгос хилтэй болоод эхлэн штий. Би нэг тийм сонсч байсан байхгүй юу? Одоо нүүн сургууль сурах гэхээс илүү одоо ер нь ажиллах гэж монголчууд солонгос руу аяг очдөг штеп. Тэнгүүд нэг хилгүүгээс болоод нөө бараа айл нүүлгэлт хийгээл ингээл периметр дээр ажилдаг. Тэнгүүд яг оюутнууд болохоор хилтэй байхаа бол одоо кофе шопт ажилдаг ч юм уу. Тиймэрхүү газруудын цалин нь үнэхээр сайн байд юм уу? Одоо тэр хар ажилласаа. Яг хүний өөрийнхөө сонголтоос л болно. Солонгос ч бүр нэг гоё юм гэвэл штэ. Яг чи хэрд ингээд зовж бие ажиллуулж ийн чамд тийм юу диплом энэ тэрийг гэх юмгүйгээр үнэхээр хэцүү ажил хийсэн бол чи их цалингаа авна. Кафе мафе шиг тийм зөөгч мөрч юу гэдэг тиймэрхүү ажил хийсэн бол бага цалингаа л авна. Тэрнэр чи аль алин нь л нэг тийм боловсрол шаарддаг байхгүй шүү дээ. Тэгэхээр чи ингээд богино цагт арай их мөнгө олмоор байвал хүнд ажиллаа ихэд чи тэр яг чиний тэр хөдөлмөр таарсан цалингаа өгнө. Өндөр. Тэгэд за би ингээд нэг жоохон бохор ажил хиймэргүй байна. Би ингээд зүгээр кафе мафед ажилламаар юм гэвэл тэр таарсан цалингаа л авчихсан юу гэж ажиллавал. Монгол одоо оюутнууд ер нь солонгос руу очиж сурах гад яваад төгсөж ирж байгаа, төгсөхгүй ч ирж байгаа, зарим нэг нь одоо ингээл янз бүрийн асуудалд орж исэн гэсэн иймэрхүү кейсүүд ингээд сонсогддог шүү дээ. Яг эргэн тойронд нь яг тийм монгол оюутнууд байсан уу? Ямар нэгэн байдлаар сургуулаасаа ингээд гарах шаардлага гарсан, эсвэл бол ямар нэгэн муу зуршилтай болсон ч гэдэм юм уу? Энэ дээр нэр нэг амар бодох зүйл байгаа юм байна. Би ч ах зурчлаар ярьжсэн шүү дээ. За би худлаа санааг бол 15 орчим 15 авал ярьжсэн баха. За. Тэр чи бүгд хэлэн бэлгэлж байгаа шүү дээ. Хоёр нь л миний бараг мэдхийн их сургууль төрсэн баг. Тэр чи одоо бүгд нөгөө ихэнх нь л яаж байгаа. Тэр 15 хүнээс бараг 12 3 4 ч гэдэм үү. Ингээд 18 дөнгөж хүрээл шах ирж байгаа. Тэнгүүд бас нэг ганц 2 3-наас мэдээж магистр зэгстрт орно гэж байгаа. Тэгэд мэдхгүй. Ирэх чөлөөгөө мэдэрч юм уу? Яадгийн. Тэгэл жоохон буруу зүйлс автчихдаг хүмүүс айгүй тэнгүүдийн анх ирсэн гол зорилгоо мартчихдаг. Тэр сэтгэл зүгээ бэлдээгүй байна л гэсэн л үг багтал. Тэгэл миний санахын бидний ирэлтээс юусоо хоёр нь л яасан шүү дээ. Өөрчлөлгээд их сургууль муултаар явсан шүү дээ. Үлцээд нь харлан харлаад тэг хэлний бэлтгэлээсээ буцхан буцсан. Нөө сэтгэл зүгээ бэлдээг болохоор тухайн үед ингээд бодсноос нь хүнд ачаа хүнд зүйлүүд толгороод ангууд тэгэл за ер нь боли Монгол дахь амьдрал нь арай амархан байж илүү байж гэж зөөлхөн байж гэдэг ч юм уу тэгж бодоод буцчихсан юм шиг байна. Монгол залуучууд очоод эрх чөлөөгөө мэдрэхээр яг юу хийж алдаад байна? Жишээ нь. За яг хоёр л жишээ. За. Нэг нь алкогол. За. Уусаа алкогол яг дураараа хэлээд алкогол дураараа хэлээд дасцсан хүмүүс чинь тэгээд хичээл уусаа хаяад эхэлчихэж байгаа. Тэг хичээлийг хийж байгаа нэг алдчихвал бас амар хэцүү алдчихдаг зүйл шүү дээ. Одоо юу ч гэдэг. Нэг таслаад эхэлсэн хүн чинь нэг нь л таслаад эхэлсэн юм чи гэсэн бодлоор тэгэл өөрчлөлөө таслаад байгаа шүү дээ. Хоёр дахь нь болохоор казино. Казино чинь одоо уусаа солонгост одоо тэгээд зүгээр шүү дээ. Очоо казино тоглож болно. Тэнгүүд тиймэрхүү юм чинь Монгол байхгүй юм чинь шин зүйлд ороод өөрийгөө асаалтчихж байгаа. Тэгэл эргэн тойрны хүмүүс ийм хоёр зүйлд алдагдаадсан да. Тэгэл аль аль нь сэтгэл зүй ухамсарын зүйл баг л та. Тэнгүүд одоо солонгос гэдэг улс яг үнэхээр хөдөлмөрлөөд мөнгө олоод сурж бол үнэхээр яг болохоор улс мөн байж таарад нь шүү дээ. Тийм хангалттай. Тэнгүүд хүн өөрөө нөө сэтгэл зүгээ бэлдээд тэгээд яг хичээлээ хийгээд гол зүйл юу гэдгийг аюу сайн ухамсарлаад ойлгож ивэл. Гэтэ яг нөө нэг 12 дугаар анги 18 таа төгсөөл шууд одоо гэрээс нь гаргадаггүй байсан хүмүүсийг нөгөө гадагшаа явуулдаг гэж нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Гэрээс гаргадаггүй байсан ирнэ гадагшаа ганцаараа сурах гэж явж байгаа. Тиймэрхүү талууд бас одоо эцэг эхчүүдийн тал дээр бас ингээ алдаад дутагдaltaй байгаад байгаа хэлт те. Яг хүүхэд нь Монголдо чадуулж байгаагүй Монголд нь ерөөсөө ингээ хийж үзээгүй зүйлийг шууд гадаадд очиод ганцаараа хийгээл. Яг үндэ тэр хүүхэд чинь нас нь бол хамаагүй эхлээд нэг тэр өнөмшөлөд юм уу нэг тийм
стандарт жанжин шугамтай болцсон байх хэрэгтэй шүү Тийм. дээ. Тим юмгүй байж чад гадагшаа явцсан хүмүүс яг ингээд чон зөөлөнд яваад байгаа юм шиг санагдаад тийм. Яг өөрөөгөө ингээд тийм юу болохгүй юу зүг буруу гэдгийг яг бүрэн нэг бодж амжаагүй 10 жилийн хичээл мичээл явж ирсэн гинт гадаад ирцэнгүүд тэнцэж амар бүр төсөөлөгөө олон зүйлийг үзэн шүү дээ. Тэгэхээр тэр мэрийг нэг жоохон тодорхой хэмжээнд бий болгоцсон байж бас гайгүй баг. Өөрөөгөө тийм илүү тутаа юмд алдчихгүй хаа явж явах бий байдаг. Сэтгэл готрал гээд нэг юм асуудал байдаг шүү дээ. Сэдв хүн болгон ингээд насны ангиллалгүй ингээд бүгдээр ингээд тулгардаг, өртдөг. Тэнгүүд таны хувьд сэтгэл готралтай тулгарч ирсэн үү? Ер нь юу гэж боддог вэ? Ер нь л барыг оцсноос эхлэв. За. Ер нь төсөөснөөс бүр хамаагүй хэцүү газар ирчихэж байгаа. Тэгснэ айж байгаа минь энэ чигээрээ би энийг дийлж чадахгүй буцаа явуучих үедгээс амар ингээд сэтгэлээр унж байгаа. Яг буцаа явах хэд хэд удаа шахсан юм аа. Аюу хэцүүсэн болохоор дараа нь их сургуульд ороод одоо их сургууль бас амар стресс авд юм аа. Тэгэл амар сонин заяа. Одоо бодох нэ. Миний хамгийн гоё үе яг оюутан насны үе мөртлөө миний хамгийн хэцүү яг адилхан оюутан насны үе. Инкер одоо ойлгохоор нь амар bipolar юм шиг. Нэг өдөр амар жаргалтай заяа. Их сургуулийн амьдралыг энэ миний хүсэж ирсэн амьдралыг enjoy хийж байсан. Маргааш нь амар хэцүү болсон. Тэгэл асуудал өдрө болгон нэг тийм байдаг байсан юм шиг. Эсвэл тэр асуудал нь яг өндөө байхгүй зүгээр л миний зөвхөн сэтгэлж байсан юм шиг. Тэгээд тиймэрхүү зүйлээс зөв цагийн ирэхээр л гарсан да. Ерөөсөө шантраагүй ингээ яваал исэн болохоор. Яваал исэн. Тийм. Яваал исэн амартаж. Тэгээ явах хэрэндээ амар тийм шантраад шүн нойрхгүй бүр айгүйх. Уус ганцаар амьддаг байсан гэж хэлэх их хугацаанд нь. Тэнгүүд намайг унтуулдаг байсан ганц зүйл Friends л нэрээ. Friends цуврал шүү дээ. Friends цувралыг сонсож байгаа л унтдаг байсан. Нөө жоохон ингэ сэтгэл готролч юм уу гэдэг илүү тутам юм бодогдоод тэгээд ер нь бодох зүйл амар ихтэй санагдангууд Friends сонсоор байгаа л унтдаг байсан. Азар Friends-ээс олон гэдэг юм тий. Тийм гүйд Friends гэж ид авч удаж байгаа юм. Зүгээр л 10 дугаар сизнийхэн сүүлийн ангийг үзлээ. 1-р сизний 1-р ангиас буцаа эхэллээ. Шантрахгүйгээр одоо ингээ хэцүү зүйл ингээ байсан ч гэсэн шантрахгүйгээр ингээ яваалах юм бол цаг хугацааны ирэхэнд ингээ давчдаг гэдэг жааш тий. Би бас яг тэрийг яг ингээ зөөг гэж боддог байхгүй. Яг ингээ хичнээн хэцүү байсан ч гэсэн хэцүү байгаагаа ингээ хүлийн зөвшөөрн мэдрээд за хэцүү байна да. Гэтэл болохгүй хаяхгүй өршлүүлээл хэцүү байсан ч гэсэн. Яг яагаад гэвэл нөгөө нэг яг хүсэжсэн зүйл гэдгийг мэдчихэж байгаа болохоор ч юм. Тэгээд эргэлзэжсэн үү? Юу ч хийгээд байгаа юм те. Ингээ албатай ч юм уу дөө. Тийм шүү дээ. Бүр байнга шүү дээ. Тэгтээ яг юм мэдээж яахгүй л те. Өөртөө байнга л яриа л байгаа л да. Чи яах гэж эхэллээ юм гэлээ. Тийм. Юм болгонд эргэлзчихлээ. Сэтгэл готрол гэснээс стресс гэснээс яг нэг тийм нэг өөрийгөө нэг гайгүй болохыг мэддэг нэг хэдэн аргатай байх хэрэгтэй юм шиг байна. За, таних юу вэ? Минийх бол ийм байсан заяа. Өөрөөнийхөө тавилгыг өөрчлөх. За. Тэнгүүтээ гэрээ зэвэрлэх, юмнуудаа зэгцлэх. Тэгээд эхлэнгүүд тэр чинь баг надад бяцлах байгаа байхгүй юу? Ирээдүйд болох ч юм уу болохгүй ч юм юм санаа зовж яхаар одоо ингээд те энийг ингээд цэвэрлээ, зэгцлээд эхлэнгүүд ингээд жоон сэтгэл ингээд амраад эхэлдэг байхгүй юу? Тэнгүүд за одоо ингээд надад тулцсан ингээд миний шийдэж контролдож чадах юу байна гэдгийг гинт ингээд хараад эхэлдэг юм шиг. Тэгээд би одоо ч гэсэн тэгдэж шүү дээ. Ер нь манай ингээд гэр мэр амар замраагүй байлаа шүү дээ. Миний ажил төрөл айгу сайн бүтэж байна л гэсэн үг. Гинт гэр амар цэвэрхэн хувцс ингээд бүгд амар гоё шкаф юу гэдэг бүгд гоё байвал ер нь ойрд жоохон ингээд стресстэй байгаа юм байна л гэхээр би өөрөөсөө тэгж боддог байхгүй. Тэнгүүт миний өөрийгөө ингээд стресс юу гэдэг тийм төгшлээс гаргадаг жоохон сэтгэл готрлоос гаргадаг зүйл бол ерөөсөө л эмгэг цэгцтэй болоод гэр орноо цэвэрлэл эхлэх. Миний арга. Тэгэхээр хүн болгоныг өөрийнхөө аргыг бол олох хэрэгтэй. Тийм. Өмнөх дугаар дээр орж исэн нөгөө нэг Тимка гэдэг нөгөө нэг арматагийн жүжигч юм байдаг шүү дээ. Тэр ахт гэсэн одоо нөгөө хүүхд мөхттэй болсон. Тэгэд яг бас хямарсан үедээ гадаа гараад машин дотор сууж байгаад амар дуулдаг гэсэн. Ямар ч хамаагүй зохиолын дуу дагаж дуулаад орилол тэгэл голцдог гэсэн. Өрөөнд нэг олон тавилгагүй ч гэсэн тэр мэрийг өөр мөрөөр сэлж үзэл. Тийм гоё. Одоо ном зам бичиг дэвтрүүдээ зэгцэлж байгаа л тэгэнгүүт чинь яг тэрийгээ зэгцэлд дуусах хооронд чинь ингээд нэг бяцлал хийж байгаа юм шиг болоод сэтгэл амархан заяа. Тэгээ дуусах үедээ угаасаа бас ядарчин. Тэгэнгүүт бас тэгэл за одооны сайхан амар юм гэдэг чинь. Надад бол тэгэж л үргэлжлээд дээ. Тэгэнгүүт компьютерт хоогнодоо зэвэрч мөврлээл. Хүнд ингээд нэг хэсэг ингээл гинт ингээл амар олон асуудлууд ингээл гаад ирдэг штеп бүр ингээл юу болчихвоо гэмээр одоо тэнчнээс нэг юм энчнээс нэг юм ингээл бөөн юм болол ингээл шаваад тэгэнгүүт тэр асуудлуудаасаа ингээ бүгдээр ингээд ирээл одоо ингээд төгшүүлээд эхэлж байгаа чи ерөнхийдөө нэг юм сэтгэл готрлын одоо ихний юм болоод байгаа ш тэрийг яаж давнаад авч чадахгүй нэ ингэсэн тэгсэн гээд тэнгүүд
тэрнээс яг эхнээс нь ингээд нэг нэгээр ингээ хөөгөөд хамгийн багаас нь гэдэг ч юм уу тий. Тэгжээж л ер нь гарч байгаа л гэсэн үг юм байна шүү дээ тий. Эхний ээлж нь гэрээ цэвэрлээд дараа нь нэг тайвшраад унтаж амраад тэгснийхаа дараа бодоод зүг би зүгээр. Саяыг сонсон чи надад нэг хоёр юм санаанд ороод ирлээ. Амар олон асуудал үүсэж мүсэж гэдэг ч байгаа шүү дээ. Тэнгүүд сэтгэл санаа төгшил юунаас үүсэж байгаа вэ гэхээр ямар нэг зүйл болонгууд тэрний эсрэг хариу үйлдэл үзүүлэхгүй акшн гаргахгүй тэгснээр ингээд зүгээр бодоод санаа зовоод яваад байгаагаас болж байгаа. Тэгэхээр ямар нэг зүйл зохицуулж болох зүйл гарч ирвэл тухайн цагт нь ингээд зохицуулж болов уу гайгүй. Тэгээд яг үндэ амар олон асуудал гараад байна. Юу болоод байна гэж амар стрессж байгаа шүү дээ. Энэ бас жоохон сэтгэл зүйнийх амар олон асуудал гарч цагаад яг эрүүл мэндийн асуудал гарна шүү дээ. Тэнгүүд ерөөсөө за чи өөрөө ерөөсөө нэг асуудалтай байна л гэдэг амарсаа ойлгодог. Тэнгүүд бус асуудал ерөөсөө сэтгэл зүйнийх лсэн байхгүй юу? Зохицуулж болох байсан уу байсан. Чи өөрөө стресстэй л байсан болохоос биш. Тэнгүүд яг хүн бие өвдөөд эрүүл мэнд муудаад эхлэнгүүд л ерөөс ганц том асуудал байдгийг байна гэдгийг л амарсаа ойлгодог. Тэгэхээр стресс чинь гэдэг байгаагаа бас хитрхи өөрөө амар дүгийлгээд байхгүй. Шийдээд явж чадах мөртлөө өөрөө чи шийдэхгүй байна уу гэдгээ сайн бодоод үнэхээр том асуудал гэдгийг сайн бодоод тэгээ яваад уг нь бас гайхав сэтгэл готрол амар сүрсэр гэдэг дээрээ тахаар баггүй. Тэгэл эрүүл мэндэл хамгийн том асуудал болж байгаа. Эрүүл байвал тэгээ бусна гайг болчихж байгаа. 10 жилийн хүүхдүүд байгаа штэ одоо. 10 жилийн хүүхдүүд нөгөө шилжилтийн нас гэж яддаг штэ. Шилжилтийн насаа нэр ингэсээ санахгүй юу? Санаж байна. Яг нэг юм аав ээжтэйгээ ойлголцохгүй яг өөрийгөө ч ойлгохгүй нэг юм үе байдаг штэ. Тэр үед бас нэг юм сэтгэл готролтой адилхан хямраал одоо батга гардагаас ч эхлээд юм уу. Тэр үед чинь яг ямар хэсэн бэ? Тэр үед нэг хоёр асуудал байсан. За. Нөө за би одоо хичээлээ сайн их өстой шүү дээ. Сайн дүн авах өстой гэсэн дарамт. Тэрийг одоо би хараа хитрхи ингээд хэтрүүлээд байдаг. Тэр гайгүй шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр нэг тийм байна. Тэгээ бас өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй нэг юм байгаа. Би бүр эргэтэй хөвгт шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд би өөрийнхөө тэр юм дургу энэ юм дургу гэдэг асуудлууд байгаад байсан байхгүй 10 жил. Тэгээ тэрнээс болоод стресстэй гэх юм уу. Онцгой санагдал. Тэнгүүд ингээд одоо харахаар ингээд шаал хэрэггүй юмнуудад өөрийгөө зовоодаг байсан юм шиг. Тийм л юм байна 10 жил шилжилтийн насанд. Гэтэ яг одоо шилжилтийн насанд одоо ингээд тиймэрхүү асуудлууд байгаа шүү дээ ингээд зовоодаг. Угсаа байх ёстой юм шиг байна. Тийм. Даваал байх ёстой юм шиг байна. Тэнгүүд энгийн зүйл шүү гэдгийг амар ойлгох хэрэгтэй. За угаасаа ингэдэг гэсэн. Угсаа л энэ цаг хугацаа өнгөрөн цаг хугацааны дараа ингээд бүх юм идэгрэн цаг хугацааны дараа би арай өөр юм боддог болсон байна гэд. Тэгээ хоёул контент хийж эхэлсэн талаас нь ярив. Яг яаж эхэлж ийсэн одоо эхлэх хүсэлтэй байгаа хүмүүс яаж эхлүүл зүгээр үү те? Түрүүн угаасаа яагаад эхэлснэ гэсэн шүү дээ. Тэгээд угаасаа ингээд цаанаас нэг юм зулгаагаад байгаа заяа. Ямар нэг юм хийх, ямар ч ашиг хомжоо харахгүйгээр. За. Тэр нь амар чухал. Одоо ч нөгөө хүмүүс эхэлж байгаа хүмүүс чинь бүгд л ашиг хонжоо хараад эхэлдэг шүү дээ. Тэгж эхлүүл ер нь их удахгүй дээ. Ямар ч ашиг хонжоо харахгүй хичнээн цагийг зориулж исэн. Хинч цайнаар хэлэхгүй байсан. Тэгсэн ч гэсэн чи химээр л байгаа бол хийгээд эхлэх хэрэгтэй л хэлнээр нь. За. Баярлалаа. Стас ах үгүйла. За тэгье. Тийм. Тэгэхээс ашиг хонжоо хараад эхлүүл хэр удах юм бэ мэдэхгүй. Нэх удахгүй л тусах байх. Угаасаа хинч үзэхгүй байсан. Угаасаа за хиймээр л байна. Тэгснээр хийж дуусныхаа дараа тэрийг өөрөө ингээд давтаж үзээл энийг ингэх биш, энэс ажиглахгүй гэж гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм хараад өөртөө яриа суудаг төрлийн хүн бол ер нь контент хийх төрлийн хүн байна л гэж би л хувьдад үгэн чинь. Би анх бол яг тийм байсан. Эхний 3 жил намайг хүн үзсэн юм уу дөө. Гэтэ яг хөө мэдээж эдит ч юм уу юу гэдэг бүх юмыг сайжруулаад явж байгаа шүү дээ. За ингэж зургийг авт юм байна, ингэж эдитэлтэй мэргээл явж байгаа. Тэгэл өөрийнхөө бичлэгийг өөрөө л амир хөдөж байгаа. Тэгээ сайжруулаад яваад тасан. Тэнгүүтээ чин ямар төрлийн контент хийхээ ч гэсэн явц дундаа nice болж байгаа шүү дээ. Тэгэд төгсгөлт нь нэг ийм төгсгөлт нь чихтэй цаашлах гэсэн суулж болно шүү дээ. Тэгээ ер нь ингээд энэ арай зөх юм ингээд нэг контентер бууж байгаа ингэж хийж байгаа. Тэгэл одоо л ер нь арай контент creator гэж хийж болох үс, YouTuber гэж хийж болох үс болоод явж байгаа шүү дээ. Тэгэхээр сая миний эхлэж байгаа хүмүүс төгсөн зөвлөгөө бол хангалттай байх тий. Тэгэл цаанаасаа л контент ямар нэг юм хийх гэлээд төрлийн юм зэ. Тэгэл олон хүмүүсийн өмнө гардаг төрлийн эсвэл тийм амархан найз мэстэй болдог ч юм уу. Хүмүүстэй амархан яриагаа ойлгодог, ойлголцдог. Тийм төрлийн юм шиг байхгүй юу? Арай ганцаараа байдаг, ганцаараа ингээд нэг нухаа сууж явах дуртай төрлийн юм болохоор бас надаа ингээд амар зөгт юм шиг санагдаад байна.
Одоо нөгөө нэг Солонгост их сургууль төгссөн мэрэгчлэн маркетинг билүү? Бизнес удирдлага. Бизнес удирдлага. Тэгмүүд одоо бизнес удирдлагаараа ажилд орох юм уу ер нь? Энд ирээд би ажилласан шүү дээ. За. Маркетинг менежер хэсэг хийж явсан. Медиа компанид ажиллаж байсан. Тэгээд одоо бол яг зүгээр төр дундуур засварлага авсан байгаа. Тэгсэн тэр хоорондоо яг контент хийгээл. Цаашдаа явах юм байгаа. Одоохондоо бол яг төлөвлөсөн юм байна аахгүй. YouTube-ээс нь яг ганцхан YouTube гэдэг одоо юу ааш тий? Платформ ааш тий. YouTube-ээс мөнгө олж хэлж байгаа юу? Одоо эхлэл тэгээд 400 мянга авчаа. Хідүү? Яг мөнгөө. Тий. За тийм бол их биш. Би одоо золбоо ах мах шүү дээ. YouTube-ээс амар хөнгө олт юм билээ шүү дээ. Тэр хэмжээнд биш. Яг л YouTube үзэж байгаа чинь тэгээд юу хаанаас манаас гэдэг амар олон юм фактор нөлөөлж байгаа шүү дээ. Яг золбоо ах махын хэмжээнд бол биш. Төшөө мөш шиг аюу сайн болт юм билээ шүү. Нөгөө гадаадаас одоо нөгөө Францд байгаа тэнгүүд Монголоос хүмүүс үзээд байдаг болохоор гэдэг юм болов уу? Үгүй юу. Яг Францууд нь ч гэсэн YouTube-р нь аль оронд байх хамаагүй. За. Зүгээр л тэр бичлэгийг аль орноос их хүн үзэж байгаа л хамаатай. Тэнгүүд бас аль орноос гэдэг нь хамаатай. Бас насжилт нь хамаатай. Тиймэрхүү зүйлүүд хамаатай. Зөв. Яг YouTube-ээс бол мөнгө болоод угаасаа эхэлсэн ч их нааш эхлээд дуудаж байгаа. Тэг одоо бүтэн цагийн контент креатор одоо болцсон байгаа гэсэн үг шүү дээ. Яг ганцхан яг тэрэндээ зориуллаад гэдэг. Тэгэнгүүт ямар ч байсан болоод байгаа л гэсэн үг. Тийм. Гэхдээ би бүр одоо гайгүй бас ганцаараа яваад удажчаад одоо бол дөрүүлээ. Бас full time болон part time тэгээд дөрүүлээ. Одоо шинэ гоё гаргаж байгаа контент юу? Харин тийм. Тэгээд ер нь бас дөрүүлээ болсон гэж хэлэхэд болно. За дөрүүлэх амар олон сонсогдох юм. За ер нь хойлоо гэх болох байх уу? Хизэнээс хийж шинэ юм. Байнга л бодоо бол төлөвлөл байгаа. Яг тэг болохгүй л юм. Болох гэдэг үзэн зэ. Үзэл байгаа ер нь. Тийм шинэ төрлийн контент хийгээд арай олон төрөл боломор л байгаа. Мэдээж одоо ингэж контент хийж байгаа шүү дээ. Хүмүүст ингэ хурж байгаа. Тэгээ нөө сэтгэл хэсэг нь ингээл бүх зүйл дээр ингээл нээлттэй шүү дээ. За тэнгүүд ихэндээ авч исэн юм сошиал бүли. Одоо ер нь сошиал бүли хэр вэ? Яаж нөлөөлж байна? Яаж даван туулж байна? Ер нь ингээд анх аваад явандаа ингээд мэдрэхэ болчтiin болов гэсэн чинь гүү бас. За. Ер нь бол мэдэрдэг хിവэрэ бол хിവэрэ. Тэрнээс стресс юм уу жоохон гомдол авахын хувьд бол авна. Хамгийн анхыг би амар сайн санаж байгаа байхгүй юу. Нэг их хүн үздэггүй байх үед ингээ комент ирж байгаа комент ч гэсэн шууд notification ирдэ штэ. Тэгэл комент ирчихсэн чинь баярлалаа үзэн штэ. Тэгсэн чил ийм хэрэггүй юм хийж байхаар бөлмөлчүүлэн тиймэрхүү комментээс байхгүй юу. Би бүр амар сайн санаж байгаа. Тэгэл тэрнээс нэлээд стрессж байсан. Тэгээ цагийн ирэх нь бас болчих юм болов гэсэн бас нэг хаяас стрессний. Яаж давт юм бэ гэсэн чинь тэрийг одоо би тэрнийх очрыг олоогүй юм байна. Тэгэл тэгсгээл яваад байдаг штэ. Давдгуу гэж давах зүйл гэж боддгоо юм болов? Аль болох үл тоох гэж хичээдэг. Тэгээд мэдээж үл тоох гэж хичээхээр чинь зөвхөн мууг нь үл тоогоо сайныг ингээд аваад ингэс үг шүү дээ. Аль алин л зэрэгэл үл тоохгүй байж ажлыг нь тэрийг өөртөө нөлөөлөхгүй болгодог баг. Тэгэхээр тэгэл коммент юу аль болох уншихгүй. Энэ хамт гэдэг арга гэж хэлэх юм чааш. Ер нь тийм коммент муухай сэтгэл ирэхээр амархан бол байдаг. Хэцүүлэгтэй. Миний нөгөө өмнөх дугаар дээр амар их бүл ирсэн бүр. Намайг бүр ингээд зөндөө их ингээд муулж байгаа хгүй. Тэгэд уншихгүй бай гэж бодсон. Ингээл ах эгчнэр ингээл манай ажиллагаа битээ унш битээ та юу нь уншдیں۔ Ингээл гэж яах. Тэг яалч уншигдаад байт юм билээ. Уншмаар санагдаад. Санаандгүй. Уншчихдаг. Яагаад ч юм уншаал идэм билээ. Тэгэнгүүт одоо нөгөө би тэр хүмүүсийг ингээд гайхсан байхгүй юу? Ингээл харж байгаа шүү дээ. Ямар хүн намайг муулж ийн гэл бас ингээл орж морж хараал тэнгүүд ихэнх нь дандаа манай үеийнхэн заяа. Тэгэл би яг ганц нэг ах эгчнэр байгаа юм л та нэг ямар нэг постны доор заавал нэг юм үхэж хужаа мужаа гэж бичсэн мэт нэг юм ах эгчнэр байдаг шүү нэг юм маасын. Тийм хүмүүс байгаа л юм. Гэтэ яг амар эмзэглсэн юм гэхээр би уг нь ингээд энэ контентоо ингээд хийж эхлэхдээ аль болох нэг хүмүүсийн сэтгэл зүй тий яг сэтгэл зүйд яг юу нөлөөлөд энэ тэр яг ингээд яаж даван туулах уу дараадаа яг юу үлдээх үү ямар үзэл сурталтай байх ёстой вэ гэдэг талаас контент хийсэн чи би өөр сэтгэл готралтай болох гээд заяа миний сэтгэл зүйд ингээд амар хаалтаад гэтээ яг амар муухай юм байл л дээ яг ингээд чадахгүй байх болмол гэж хэлэх нь ч яахгүй тэгэхгүй арай өөр ингээл яг эмхтэй хүн тал руу ингээл би ч гэсэн адилхан нэг хүн байгаа даа шүү дээ нэг хүн тэр хүүхэд яг уулзаад ингээ ярилцах юм бол би тэр хүнтэй ойлголцох ч юм бэл ойлголцохгүй ч юм бэл таалагдахгүй ч гэж болно тэгж яхад яг ийм цаана нэг хүн байгаа
Тэгээд уншиж байгаа штэ гэж бодох юм бол хүмүүс бичихгүй болоо гэж би бас бодсоо. Тэгээд ирнэ яг ингээд би уншиж байгаа шүү. Тэгээд нэг юм муухай комментнуудаа багасгаарэ. Бас хүний сэтгэл штэ. Тэнгүүд одоо ихэнх хүмүүс яг сошиал бүлийг ихлээр хиндэ уншиж исэн одоо уншдгүй гэдэг байхгүй. Яг үндэ уншиж байгаа, эмзэглэж байгаа гэдгийг ингээд хэл хэрэгтэй ш. Би эмзэглээд та нар намайг гомдоогоод энэ чинь зөв юм уу? Буруу штэ. Яагаад ингэх ёстой юм? Тэ гэдгийг хэлээд одоо энийг нормалайз хийх хэрэгтэй байхгүй. Уншдаг, би тэрийг хардаг. Тэнгүүд зүгээр л нэг юм хийсний хадлаа хүнд зүгээр ингээ хараалгуулах хэрэгтэй. Тэгээ тэрийгэ тоохгүй байх хэрэгтэй. Өө чи яа наатах уншид байгаа? Гэл баг доромжилсныхын зөв доромжлуулаад тэрийг ингээ уншаад эмзэглсэн чинь чи ямар арчаагүй юм болох гээд байгаа байхгүй. Тийм чинь уншиж байгаагаа уншаад ингээд баг хариулцсан нь зөв юм шиг надад санагдсан. Тэрийг бол тархиараа ойлгоод байгаа юм заяа. Зүгээр нэг рандом багийн ажил дээр стресстэнгүй тэр гаргасан тэр стрессээ ер нь энэ чирээ гаргаж байгаа шүү дээ. Тэрийг бол ойлгоод байгаа. Тэгтэл мэдгүй ялчгүй л ингээд тусах газараа тусчаад байгаа байхгүй. Мохоо комментд. Тэгэхээр чиний сайн хэлдэг бол. Тийм яг ч тэр стрессээ цацчихээд байна тийм. Яг үндэ яг хараа муулах ямар ч нэг шалтгаангүй контент нэр л муулдаг хүмүүс байдаг та. Яг ч тэгж нэг стресс цаад яваад тийм. Яг ажил дээр ч юм уу өөр нэг газар стрессцэн бол тэгээд заавал тэг цацах хэрэгтэй байт тийм үү. Тэрийгээ сайн яагаад бол байж байвал сайн даа тийм. Тэгээ миний одоо ингээд ажигласнаар штий. Энэ нөгөө коммент бичдэг нэг юм хэсэг маасны ах эгчнэр ингээл байдаг гэлж штт. Юу ч хамаагүй хэнийг ч хамаагүй хараацсан гэл байж идэг. Тэр нь ингээд зүгээр энгийн юм шиг заа. Өө тоохгүй л ах хэрэгтэй дээ гэ. Тэгэнгүүт яг үндэ тэрийг ингээд тоохгүй байснараа одоо дүүнэр байгаа штэ дөнгөж фэйсбુક ухаж байгаа. Тэнгүүд коммент руу н ороод харсан чинь ингээ хүмүүсийг яг ингээд бичиг үсэг сурж байгаа хүмүүсийн яг уншигч байгаа зүйл нь тэр бага хараад өө өстө тийм пэмэ яасан гэсэн. Тэнгүүд тэр хүмүүс за энэ комментэн дээр иймэрхүү юм бичдэм байх ингэж бичиж болдсон байх. Тэгээ тоодгүй юм байна гэсэн ойлголт үлдээгээд бас нэг юм хүмүүжил нэг юм соёлын систем шиг мүлдээд байгаа байхгүй. Одоо тэрэн дээр хүртэл ингээд анхаарад болохгүй битгий ингэдэ гэдгийг ер нь ингээд нийтдээ ингээд дуурайд хариулт өгөөд ингэж ижил зүгээр болох байх. Тэгэхгүй тэгэл шал танихгүй хүнд бас ингэж хараалгуулаад амиргүй л шүү дээ. Бас хүн бол төрчөөд тийм үстэй. Ер нь амар муухай. Тэгээд тэрэндээ дас гэдэг үү? Тийм тэрэндээ дас гэдэг. Хандлт ихтэй хүмүүсийг харьцуулбал ийм юм ирэх ёстой гэлээ. Тэгсэн чинь нөгөө нэг юм хууль цаацтай сүүлийн үе чинь нөгөө манай Монголд чинь бас нөгөө нэг олон нийтийн сүлжээнд хараал хэлэх юм бол бүр нөгөө байрч хойрч мөрдөг болцсон байгаа даа штэ. Сайн нэг нөгөө Бурхны хүү Баярбаатарыг хүртэл ингээд хараалын хөвгтө лайв хийсэн чинь ингээд хориод ингээд байцаалт авч агаад сая сулсан билүү яалсан блэ. Ийм бүр ингээд хууль ингээд хэрэгждэг болцсон байхад энэ комментнуудыг ч гэсэн яг бид нар гомдол өгөх юм бол энэ хүн надад ингээд сэтгэл санаанд минь нөлөөллөө гэд гомдол өгөх юм бол энийг шийдэх хуультай болсон гэсэн. Тийм болохоор одоо тэр хүмүүс ингэж бичиж болдгүй юм шүү. Хуулиараа ингэ хуульчилсан юм байна гэдгээ бас ингэж мэдэх хэрэгтэй. Учираас энэ тухай би ярьлаа. Сүүлийн юу их хүн тусчтэй. Тэр тэгтээс айгүй амар юм а. Нөө нэг нэлийн удаан ярилцсан байхгүй. Яа тийм бэ? Би ер нь нэг хүмүүсээ ярихаар шийдлээ гэдэг. Өмнөх зочинтойгоо би нэлийн удаан ярилцсан байхгүй. Тэгээд мэдээж нөгөө хүмүүс хоорондоо ингэж ойлголцсон харилцан яриа өрнүүлэх үеч байна. Ерөөсө тэр хүнийхээ яриаг ойлгохгүй үеч байна штэ. Тэнгүүд би мэдээж ингээд зочноо болгоод ирээд урьдсан тэр хүний ярьж байгаа юмыг би ойлгохыг хүсэж байгаа. Гэхдээ үнэхээр ойлгохгүйсэн байхгүй. Одоо жишээ нь ингээд за ойрдоо юу хийгээд энэ гэсэн чинь эд шидэ нэмж ийн, шивчлгүүдээ нэмж байгаа. Гингүүт нь би яг юуны талаар ярьж байгаа юм болоо. Гингүүт бас ахаал ойлгомжгүй хариултууд хэлээд тэгээ битэрийн яг харилцан ярианы 3 цагийн турш яг тгийж үргэлжилсэн байхгүй. Бүр 3 цаг битэр ингээд ярьсан. Тэгээд мэдээч нөгөө нэг дугаар хийцэн. Тэг ингээд нэг тэр хүний завыг өөрийнхөө цавыг ингээд ажил болгоод хийцэн байгаа болохоор тэрийг ингээд гаргахгүй гэсэн юм байхгүй. Мэдээч л гаргаж л таарна. Тэгээд 3 цагийн яриагаа хассаар агаад 26 минутын яриа болгож гаргасан байхгүй. Тэгээд нөгөө нэг урд хойноо орсон ингээд монтажтай юм юмудаа штэ. Тэгээд сүүлийн хэсэг дээр би үнэхээр ингээ ойлгохгүйсэн болохоор жоохон ингээ нурмаач чигээс ингээд 3 цагийн турш тийг ярьж байгаа нурмаацсан. Тэгээд тэрэн дээр маань намайг ингээд амар зочноо хүндэлсэнгүү, зочноо ойлгосонгүй чи ингээд ийм хүнийг ойлгох ухаангүй ээжиж ингээд ийм юм хийж болохгүй гэл гайхсан юм. Тэгтээ яг тэр болгонд нь яг үндэ дотроо ингээд бүгдэн рүү нэг бичиж тайлбарламаар л за надад чинь гэсэн юм аа. Тэгтээ тэгэл
нөгөө нэг нийтийн жишгээр контент бүтээгчид одоо нэг олонний өмнө ингээ гарч ирж байгаа хүмүүсийн хэлж дасснаар битгий унш. Натга тисэд гар. Тэгээд тисэж гарах хэрэгтэй байна гэж тиссэн. Одоо гэхдээ энэс хойшоо ерөөс нь итгэхгүй гэж бодож байгаа. Яг үнэхээр тийм бүлийн энэ ирэх юм бол ээж нөө миний хийж байгаа подкаст нэг сэдвэн өөрөө тийм байгаа шүү дээ. Хүнийг нэг тийм сэтгэл зүйн дарамтанд оруулахгүй, сэтгэл готролд оруулахгүйгээр аль болох юм аргыг хамттай хай тийм байгаа дангууд би өөрөө тийм аваад тахлаар болох байхаа гэж бодсон. Амар юм шүү дээ уучлаарай. Үгүй. Тэр ойлгомжтой л хэрч. Өөрөө чи тийм юм түгээх байгаа юм чинь тэгээд эхлээд өөрөөгөө бодож. Тийм өөрөөгөө ядаж тийм юм сол илгах шүү дээ. Тийм яг гутарсан сая өнгөрсөн 7 хоног л амар хэцээс. Одоо тэгээ гайгүй юу? Гайгүй шүү дээ. Яг нөгөө нэг тантай яг тэр талаар адилхан юм байна хоёлаа. Би ерөөсөө хэцүү байна да гэд ингээд мэдэрч байгаа ч гэсэн яг шантран заяа. Шантраад нэг хоног моног юм уу шантран. Иргэлцэн. Тий эргэлцэн. Тэгэл маргааш наа гэж уцаал ингээд би чинь тэр ерөөсөө болдгоо байхгүй зогсдгоо нэг хийсэн бол яваал юм. Тэгээ би өөрөө л одоо за лимит нь тулчлаа да гэж бодоод за энэ зүйл ингээд хийгээд дуусглаа. Баярлаа. Гэж л дуусгах нөхөө за байли би шантарчлаа гэж бол ерөөсөө дуусахгүй. Nice. Ер нь яг тэгсэн шүү. Тэгээд л байдаг хүсэн шүү. Яг тэгтээ өөртөө тэгж ярьдагтай. Үнэхээр болгож байгаа зүйлээ за окей. Одоо энийг боллоо гэнэ. Тэгвэл бусдыг ингээ болохгүй бол явахгүй гинтагаад яваал юм. Яг болцсон юмнууд бас байгаа л да. За юм бэ нөө. Тэрнтэй эвлэрээд. Өнөөдөр ямар ч байсан ингээд миний хувьд одоо нөө шинээр яг YouTube руу орж ирээд юм контент хийж эхэлж байгаа хүний хувьд тантай ингээд урьж оролцуулаа ярилцсанаа маш их хэрэгтэй байлаа. Тэгээд дим тустай байлаа. Тэгээд ер нь цаашдаа гоё хамтран ажиллацгаая. За. Өнөөдөр ингэж оролцсонд баярлалаа. Гоё яриа өрнүүлсэн. За баярлалаа. Таны сэтгэл ямар энэ да? Гоё байлаа. Надтай юу дэжгүй ирсэн байх. Өө зүр гоё өнгөрлөө амир. За. Урсаал өнгөрчлөө. Яг сайн хэрэгтэй юм ярьсан үгүй юм мэдгүй байна. За. Гоё лээ. Урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. За явчих. Хүмүүс болоогүй шүү дээ. Баяртай гээ за. Тэгж нэрэнгээс гоё бүр амир том YouTube хуудас болохоор ахиж нэг оруулнаа. 1 сая дагагч хүрэхлээр оролцоорой нэрэнгээс. За. За амлсан уу? Амлсан. За амлч. Одоо болоо тий алга болч. 1 сая юу? Тийм 1 сая. Ирнэ шүү дээ юу ч. 2 жил мөлийн дараа. Окей. За тэгвэл нэрээс гоёлаа. Тэг Ерөөл Батар шиг хүрээ. Би нэг 100 subscribe бүрч. Subscribe дашин. Тийм шүү дээ. Тэрийг бол амарсан хэл сурах хэрэгтэй. Би бол одоо хэл зөвшөрдөг. Subscribe. За би хэлээд. Subscribe дараарай. Fundamental нь бол амар сайн байна. Бидэнтэй зүг байгаарэ үүлэн донд. Subscribe. За. Одоо зүгээр хэлээ. Welcome to my юу лээ. Юу лээ. Hello channel, welcome to my guys гэдэг. Стил тэгсэрлээ одоо. За амжилт хүсье. Амжилт хүсье. За. Баяртай. Тэр опшир. Баяртай.